Дараагийн мэдээ. Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт шинжилгээний дүнг засгийн газар өнөөдөр хэлэлцлээ. За ингээд зарим компани албан тушаалтнуудад хариуцлага тооцож гарсан зөрчлүүдийг арилгах үүргийг ерөнхий сайд өглөө. Тухайлбал дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн барааметралын үлдэгдэл 37.4 тэрбум төгрөгт хүрчээ. За зөвхөн 2024 онд хадгалалтын горим алдагдсанаас 1.8 тэрбум төгрөгийн материал ашиглагдах болсон байна. Мөн 2/4-р зуухны их засварын зардал 1.1 тэрбум төгрөгөөр хэтэрч 2024-с 25 онд актлагдсан материалын 87-оос 90% нь шаардлага хангаагүйгээс хэрэгцээнээс засагджээ. За мөн мэдээлэл холбооны сүлжээ компани 2 жилийн хугацаанд нийтдээ 5.3 тэрбум төгрөгийн шатхууныг шууд гэрээгээр худалдаа авсан нь тендерийн хуулийн зөрчил болсон гэж дүгнсэн байна. Харин Мяд компанийн хувьд үйл ажиллагааны зардал өссөн ч гүйцэтгэл нь төлөвлөгөөнөөс доогуур байна. Ажилчдын цалингийн зардал 9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь үндсэн болоод төр оронтой батлагдсан төсвөөс давсан гэх зөрчил илэрчээ. Ингээд ТЭЦ 4 компани дээр шалгалт хийгээд үзэхэд бас шаардлагагүй худалдаа авалтууд хийсэн. За дээрээс нь өндөр үнэтэй худалдаа авалтууд хийсэн. За мөн бас бараа материалын илүүдэлтэй хэрэгцээгүй бараа материал худалдаж авсан гэх мэтийн бас зөрчлүүд гарсан байна лээ. Үүнийхэн дагуу бас ТЭЦ 4 компанийн захирлыг чөлөөлж хуулийн хяналтын байгууллагаар шалгуулаа гэсэн чиглэлийг бас ерөнхийдөө өгсөн. За мөн бас мэдээллийн холбоо сүлжээ компани гэж байгаа. Энэ компанидэр бас шууд худалдаа авалтууд гэж тендерийн бараа ажил үйлчлэх худалдаа хууль зөрчсөн ийм асуудлуудаас яригдсан. Түүнтэй холбоотой хариуцлага тооцох чиглэлийг бас ерөнхийдөө өгсөн байгаа. Энэ ажлууд хийгдэх байх. За мөн Мяд компанидэр бас тодорхой асуудлуудаас яригдсан. Үүнтэй холбоотойгоор бас Мяд компанийн захирлыг чөлөөлөх ийм бас чиглэлийг бас ерөнхийдөө өгсөн байна.